Зохиолч Квандикер Шамахаюлын Улиран утсан тэржил өгүүлэг. Багнуур хотын төв эмнэлэгт нас сүүдэр 50 гарсан нэгэн эмэгтэй хэвтэрт орж нэлээн удаан хугацаагаар эмчлүүлж байгаа ажээ. Түүний нэрийг оюу гэдэг бөгөөд хэвтэж буй тохилог тасган тусгай гэгддэг. Тэр бүхэндээ л өндөр албан тушаалтай хүмүүст зориулттай юм. Тиймээс нэг өрөөнд ганцаараа хэвтэх учир тэрээр үргэлж гүн бодолд дарагдан дуугаа хураах бүлгөө. Цаг хугацаа юутай хурдан гэж хойноос дээд сургууль төгсөж ирээд анхын шинэхэн хотод ажил амьдралаа эхэлж суурьшсан. Идэвхтэй хэдийн 27 жилийг ардаа орхижээ. Оюугийн бүхий л ухамсарт амьдрал энэхүү хоттой нэгт холбоотой юм. Энд нөхөрт гарч хөөхөн хоёроо өсгсөн. Тэд ч амьдралд зөв замаа олж айл гэр болон тустай гарцгаасан. Анх барилгын яамны томилтоор ирж архитекторын хэлтэст инженер болсон. Идэвхтэй хотын засаг даргын орлогч болтлоо өсч дэвшсэн гэж байгаа. Эрдэм мэдлэг болон ажлынхаа дуршлагын ачаар гүн хүндэтгэл хүлээсэн. Оюу бол хэрэг дээрэн аз жаргалтай л хүний нэгэн гэлтэй. Нөхрөнч гэж хээгүй сайн ирвэ. Жаргалыг хүссэн бүсгүй хүн бүр мөрөөдөж болох үйл эр хүн. Зэрвсхэн харсан хүнд бол оюугийн амьдрал ахуй атаархмаар сайхан. Гэлээч үдсгэлэн төгс энэ бүсгүй өтгөн хар хөмсөг дорох тунгалаг хархан мэлмэд үл мэдэг уйтгар гунгийн улмөр гүн шингэс мэт ажиглагдах нь нэн сонин. Ааш цэнгийн хувьд төлөв даруухан олон таван үггүй болохоор хүмүүс түүнийг ихэвчлэн хичээнгүй хөдөлмөрч чанартай л холбож ялимгүй уйтгарлсан юм шиг царайтай харагдаг болов уу гэж таамаглана. Хувийн амьдралдаач, албан ажилдаач амжилт бүтээлтэй аз хямртай яваа өв тэгш хүнд чинь гониглахаар юу байж таарах вэ? Түүнийг таньж мэддэг бүхэн л ийм бодолтой байх нь лавтай. Зөвхөн түүний нэг нь яруу найрагч, нөгөө нь зураач хоёр найз хүүхэн нь л чиний нүдэнд хүнд ч хилээгүй гүнзгий нууц байх шиг харагдах юм гэдэг. Тэр хоёр хичнээн удаа шалвч оюу хөрөөс амнээсэн удаа байхгүй. Тийм сүрхий мэргэн юм бол та хоёр өөрсдөө таагаад мэдчихгүй юу? Надад юуны нууц мууц байх вэ те хэмээн дөвөлчихнэ. Бид хоёр уран бүтээлч шүү дээ. Хүний харцаар дотоод сэтгэлд нь юу бүг мэдчихдэг өвдөстэй. Гэхэд оюу би зүгээр л нэг инженер биш. Архитекторч хүн. Энэ чинь уран бүтээлээс гадуур юм гэж үү? Үргэлж бодлогоширж явдаг болохоор л тэгж харагддаг биз гэж ам таглана. Гэлээч оюу бусдаас тэгж мултарлаач өөрөөсөө юугаа нууж хаах билээ. Сэтгэлийн гүнд нууцлсан зүйлээ тэрээр дотроо бодох туртай. Үнэхээр л миний дотоод сэтгэлийг хүмүүс хараад уншаад байдаг юм болов? 30 жил ханилсан гэр нөхөр минь яагаад анзаардаггүй юм бол? Тэр энэ талаар юу ч асууж шалгаадаггүй шүү дээ. Сүүлийн 2 жилд өвчнөө ангаах им хайж очиагүй газар бараггүй. Гадаад орнуудын нэртэй төртөө олон эмнэлэгт очиж бишгүй л эмч нартай учрлаа. Илаар болохоор ямар нэгэн эм дон нэгэхэнбэр олдсонгүй. Тэгээд энэ бол ердийн нэг өвчин биш. Дээд тэнгэрээс илгээсэн үхлийн сум гэдгийг ясмахандаа шингэтэл ойлгосон. Анхандаа маш их айж түгшсэн. Хичнээн шүнийг нойргүй барууда. Гэрэлт ирсэнстэй салах юз гүйцэтгэн гэхэд арай эртдэх мэт санагдахад харамсав. Ханиа өр хүүхдээ дотн хүмүүсээ найз нөхдөө бодож уйлж унжлаа. Тэглээгээд юуг өөрчлөх блэ те? Одоо болохоор бүр шийдсэн юм шиг санагдана. Өдөр хоног урсан өнгөрөх тусам энэ хорвоогоос холдоодж байх мэт. Өнөөгийн амьдрал нь юр бүсийн харийн нутаг шиг санагдан зөвхөн үхлийн эрх мөчийг хүлээж буй мэт хачин мэдрэмж төрнө. Хэвтэрт орсон 2 сарын турш идүүгээ хүртэлх хагас 100 жилийн амьдралаа бодолдоо дэнслэх гэж оролдов. Гэвч бодол гихч жолоогүй юм. Эргэж хургаж байгаад л тэр хөө 1979 оныг л мүлчөөд байдаг. Зөвхөн тэр жилийн үйл явдлуудыг эргэн сануул өвчнөн умартаж түрчигсэн баяр баясгаланд умбахшгил болдог юм. 30 жилийн дараач тэр мөчийг санагалзаж ийм сонин мэдрэмж төрхийн чинээ урдхийн тааварлах билээ. Одоо бодохноо амьдралынх нь ихэнх хугацаа ажил төрөл инээ тэрэ гэж толгой татах завгүй явсаар өнгөрөн өдчтэй чаваас. Оюу бол нэгэн гэр бүлийн цорын ганц үр юм. Эцэгийнхэн түүнээс өөр хөвгүүнтэй ч охинтой ч болсонгүй.
Төмөр замын зангилаанд удирдах албанд зүтгэсэн аав нь гэрийн бараа харах нь ховор. Ээж нь ганц охиноо халамжилж гэр зүрийн ажлаар насаа илээсэн хүн. Оюу багасаа элбэг хангалуун амьдрал думбаж эрэх танк өссөн ч ухаалаг охин байлаа. 10 дугаар ангид сурч байхад оюугийн аав чойр зангилаанд ажиллах болж тэд төрж өссөн дархан хотоосоо нүүн шилжив. Энэхүү шилжилт анхандаа оюугийн хувьд хүнд байлаа. 10 жил хамт сурч ижилдэн дассан найз нөхдөөсөө салж одно гэдэг амаргүй даваа. Тэгээд бас огт танихгүй газар очих гэж байдаг. Салъя гэж салсангүй. Салаа замын ирэхээр саллаа гихчээр хичээлийн 2 дугаар улирлын ихээр төрсөн хотоосоо гарч чойрт ирвэ. Шинэ ангийнхан ямар хүүхдүүд юм бол доо. Тэдэнтэй танилцаж таслаа хаа байсан юм. Гихчлэн бодсоор сургуулийн хаалгыг татж билээ. Ангийн багштай хамт уужим ангид орж очиход бүх хүүхэд ширээнээс толгоо өргөж зэрэг харав. Тэрхэн зур нүүр нь улс хийх шиг болсон ч одоо ч санаад тодхон. Багшийн зааж өгсөн ширээнд ирж суухад долгиотсон өтгөн харавстай. Цайвар дуу цагаан царайтай, боловсон маягаар хувцалсан хөвгүүн нүдэнд туслаа. Хуйуул агшин зур харц мөргөлдүүлсэнд хөвгүүн инээмсэглэж танилцсандаа баяртай байна гэв. Нүдэнд дулаахан хүүхэд шиг харагдсанд би ч бас баяртай байна гэж суулаа. Нэг ширээний хүүхэд нэрээ хэлсэн боловч нэг тийм содон сонсогдов. Тогтоож чадсангүй. Дахин асуух гэснээ санаа зовоод чадсангүй. Дүлий гэж бодох ч юм билүү. Завсарлагаанаар тэр ангийнхаа хүүгүүтэй хамт гадагш гарч одлоо. Оюу ангийнхаа охидтой нэг бүрчлэн танилцаж амжив. Бүгдээрээ л илэн талангүй яриатай сайхан ааштай охид санж. Тэдэнтэй хэл амаа ололцож найзалцгаж болмоор л найдлах түрв. Өглөө хичээлдээ очихоор гэрээсээ гарав. Сургууль хүртэл нилээд хол юм. Энэ тосгонд дархан хотынх шиг нийтийн тээврийн атуус байхгүй. Явган хүний замаар алхаж явтал араас нь хин нэгэн гүйцэж ирээд зэрэгцэх шиг болов. Эргэж харуул өчигдрөхөн нэг ширээн цусан хөвгүүн байлаа. Сайн уу юу? Сайн. Уучлаарай нэрийг чинь тогтоосонгүй. Огт зүгээр. Анх танилцсан хүн бүхэл тэгдэг юм. Нэр Миранбек. Хүш, ямар хэцүү нэр бэ? Найрумбик зөв үү? Үгүй ээ, Миранбек. Хэлэхэд хүндүтэр бол зүгээр л Бек гэж болно. За тэр чинь хараа амар юм байна. Эн чин тэгэхээр ямар гээчин сонин нэр вэ? Казак юм л да. Би казак хүн. Өө тийм үү. Чи тэдэнтэй адилгүй юм байна шүү дээ. Казакууд чинь ногоон үдтэй байдгсан. Тэгээд бас чи монголоор маш цэвэрхэн ярих юм. Би дарханд казакуудтай хөршөөсөн. Тэд монгол хэлээр бүр шаал ондоо айлгаар ярьдаг. Чи бол тэдэнтэй юр төсгүй юм бэ? Би чин хэнтэйж адилгүй онцгой хүн байхгүй юу? Хоёулаа хоолой нийлүүлэн хөхрөлдөв. Гэр орных нь нэг чиглэл таарсан нь оюу Миранбек хоёрыг улам ойртуулж тэд ахархан хугацаанд дотн найзууд болчихж билээ. Миранбекийн оюугийн гэрээс цааш юм байна. Тэрхүү хороололд 10-ын А ангид сурдаг Чимгээ гэдэг халах охин бас Сэрхан гэгч казак хөвгөн хөршимсэнч. Тэдэнтэй ойр дотн танилцсандаа оюу ихэд баяр хөөртэй байв. Хичээлийн дараа дөрвүүлээ зэрэгцэн хамт харна. Өглөө хамтдаа гарна. Яриа хөрөө нэгтэй. Бас хөгжилтэй сайхан. Анхны цас орсон өдөр дөрвүүлээ багангийн хүүхдүүчиг хоорондоо цас шидэлцэн, нүүрээ угаалцсан хөгжилтөн наадаж билээ. Ийхүү явсаар 2 дугаар улирлын хэрхэн өнгөрснийг ч анзаарсангүй. Дүнгээ сонссон өдөр төгсхэнгийн бүх сурагчид шинэ гарах 1979 оны Сүлд модны баярт зориулсан үдшилтэд оролцов. Үдшилтийг ширээнийхэн найз Миранбек хөтлөн явуулж байлаа. Бүжгийн завсар сургуулийн авьяастай сурагчид дуулж хуурдана. Тэднийг зарлахдаа Миранбек 4 мөрчүүлгээр танилцуулна. Нийтийн бүжгийн аяд зориулсан пенснуудыг тавихын өмнө ч чуулгын тоглолт болон дууштын талаар товч танилцуулж цэцэн сэлмэг уран үгсээ уурсган хөгжилтгийг урайлан дуудана. Тэр бүхэнд хүүхдүүд алга ташиж бултаараа татгнан бүжинэ. Нэг ширээнийх нь найзынх нь ийм авьяастайд оюу бишрэхийн зэрэгцээ бас бахархаж байлаа. Найзуудтайгаа бүжиглэж байхдаа үе Миранбек руу харж шилэн байв. Тэр бүжгийн завсарт хөгжмийн багштай ямар нэг юм ярилцсан. Дараа нь эвлэлийн үрийн даргатай зөвлөлдөн байх нь харагдан. Энэхүү үдэш найз хүүгэн нь юр бусын туяа цацруулсан хаан хүү шиг харагдсныг яана. Ээлжид номерын дагуу нэг сурагч дуулж дуусмагц үдшилэг хөтлөгч Вайлсын цагаан таанц гэдгийг зарласнаа энэ удаа эрэх танхил охид бүсгүйчүүдтэй боломж олгож байна.
Та бүхэн өөрсдийнхөө хамгийн их хайрлан хүндэлдэг хүүгүүдээ нийтийн бүжигт урьж болно гэв. Ийхүү боломжийг ашиглан Мирамбекийг өрий хэмээн шийдсэн оюу түүнийг чиглэн алгасан юм. Яг ортож оштол өвлийн өвгний дэргэд байсан цасан охин 8-д сурдаг өндөр охин Мирамбекийг амжаад урьчихсныг яана. Гай болоход тэнд зогсож байсан эвлэлийн үүрийн дарга өөрийгөө урьхаар ирлээ гэж бодсон бололтой гараан сунгаад оюутай вальс бүжиж гардаг байгаа. Гэхдээ түүгээрч барахгүй бас бүжиглэх зураа чамд баярлалаа. Хотоос ирсэн ийм хөөрхөн охин мань митийн хөгшин төгцгийг тоож өрн чинээ сансангүй гин шүү. Өнөөх дарга залууч нь нэг ширээний найзыгаа урьхаар очоод түүнийг өөр охинд алдчихсныг яаж мэдэх вүлээ те? Хамгийн хачиргалтай нь өөрөөс нь 10-аад нас ах мөртлөө өнөө гайхалчин сүлд эргүүлэх ухааны юм болж түүнээс арай их холцсон удаатай. Эвлэлийн үүрийн даргатай танилцах завсраа оюу Мирамбек руу нүд салгалгүй харж байлаа. Цасан охин 2 гараа сунгаж түүний хүзүүг ороох шахам тэрчгсэн намуухан гах зураа эцэс төгсгөлгүй ямар нэгэн зүйл яриад л бүжиглэж явна. Мирамбек болохоор ердийнхөөсөө намблаг даруухан төрхөөрөө хаяа нэг толгой тохих хайдна. Ер нь Мирамбекийн дотор санааг таах маш хэцүү. Бүх найзуудтайгаа тэг шарилцсан. Илүү дутуу харах юмгүй шиг харагддаг. Зан аашийн хувьд хээгүү юм шиг мөртлөө хэлсэн үгнээс нь зүс царайнаас нь бодлыг нь тааж мэдэх ямар ч арга байхгүй. Тэр аяараа тайлагдшгүй онцог гэлтэй. Оюуд тэр сайн бололтой байдаг. Гэхдээ л хайртай юу үгүй юу гэдгийг мэдхэд бэрх. Хайртай байх гэхлээр заримдаа ангийн бүх охтуудтай адилхан харцдаг юм шиг. Гэхдээ хайргүй байх гэхлээр зөвхөн өөрт нь бүр халуун дотн ханддаг юм шиг. Заримдаа би ер нь дэмэл горилж яваа босов. Магадгүй түүний хайртай бүсгүй алс хол нутагт нь байгаа бах гэсэн сэжиг төрнө. Тэгсэн мөртлөө түүнийг өөрөختөөс харамлах сэтгэл төрнө. Оюугийн хувьд энэхүү вальсын хөгжим бүр удаан 3-4 минут биш өдөр хоногоор сунчихсан мэт санагдав. Хурд нь дуусаасаа кийг тусмал үргэлжлээд байгаа мэт. Түүний дээр Мирамбекийг урьхаар очоод нэг их даргархуу хөгшөнтэй санаандгүй вальсын хос болсондоо уур нь хурч байлаа. Ашгүй хөгжимч өндөрлөв. Оюу тэр хаваас явалгүй Мирамбекийн оролцоо зогслоо. Дуучин сурагчийг зарлчхаад Мирамбек оюугийн дэргэд ирлээ. Сэтгэл санаа ямар байна? Оюу. Онцгүй байна. Чамайг цагаан таанзанд урьхаар ирсэн чинь цасаа охиныг дагаад зүхтаах чинь үлээ хэмээн тунирхав. За яах вэ? Би өөрийг чинь урья л да. Тэр хоёр хайр дурлалын сэдвэд уянгийн дууны аясаар найхан бүжинэ. Хөгжим буу дуусаасаа гэж хүсэмжлөв. Бүхий л насаараа түүнтэй ийхүү тэврэлдэж явдагч болоосоо хэмээн мөрөөдөв. Аажмаар ойртож байгаагаа өөрөө ч анзаарсангүй. Халуун амьсгалан нүүр рүү төөнөх шиг болоход хамаг биеийг хаалчих мэт болно. Мирамбекийн нүрүү харвал ердийнхөөрөө анайл төлөв байдлаараа нэмсэглэнэ. Нилээн удаан үргэлжлэмээр дуушиг байсан хурдан төгсчих шиг санагдлаа. Түүнээс хойш хуйл хослон хид хідэн удаа вальс бүжив. Оюу тэр мөчийн онцгой мэдрэмжээ яг одоо болж буй мэтээр санах үед өөрийн ирэхгүй мишээжээ. Ээжээ, хинэмсэглүүд ээ. Би тэнхэн сайжирсны шинж баха гэсэн хүүгийнхаа дууг сонсоод бодлон замхарч нүдэ нээвэл бэрхүү хоёр хуйуулаад тасагт өдий болтол сууж байгаа ажээ. Оюу тэднийг аль хэдийн явслаа гэж бодсон юм. Та хоёр хайртаа. Миний бие сайн. Хүүхдүүдтэй очицгоо. Ээж, нэг маань энд үлдхэн зүв баха. Шүн та ганцаараа зүгээрээ. Түрүүн аавчин сахих гэхээр нь буцаачихсан. Энд сувлагч жижүүрийн эмч байгаа. Намайг өнгөрчихнэ гэж айцгааж байна уу? Үгүй дээ, бололтоо ээжээ. Хүүбэр хоёр нь гарсны дараа дахиад л гүн бадал татлаа. Орой ганцаараа хэвтээд Мирамбектэй хамт өнгөрөөсөн тэрхүү нарлаг сайхан өдрүүдээ санан дурсахаас өөр баяр жаргал энэ орчлонд үлдээгүй мэт санагдана. Өдий олон жил өнгөрсөн хойно сүүлийн хэдэн хоногт яагаад түүнийг санан дурсах болсноо өөрөө ч гайхавч барахгүй байлаа. Яагаад эрүүл саруул үедээ түүнийг ирж хайсангүй вэ? Одоогоос яг 20 жилийн өмнө тэр түүхэн их орноо зорж Монголоос гарч одсон гэж сонссон. Алматы хот гэдэг чинь ертөнцийн хязгаар биш.
Энүүхэнд байгаа газар шүү дээ. Ангийнхаа найзыг хайж ирлээ гэд яваад очвол түүнийг хэн буруутгах юм? Хэрв энэ хорвоогийн сайн сайхныг биеэр амсч жаргалтай аж төрсөн хүнийг олоод иргэвэл үгдөөгүй л оюу хөдлөөд авчиж болох баха. Харин тэгтэл үхлийн ирэмхт тулчгаад байхдаа эргэн санах үе хамгийн жаргалтай мөч түүний хувьд тэртех он жилүүдийн цаана чойр хэмээх тосгонд үлдэж хоцорсон 18 насны л бололтой. Зүрхэнд ойр дурсамж, баяр цэнгэл бэлэглэх зүйлч тэр жил юм шиг. Хэвтэрт орсон хүнд энэ бас ч тайтгарал агаад нууцлаг нэгэн онцгой мэт ертөнц бололтой. Тиймхүү шинжлийн өмнөх үтслэгээс хуйвал хамт гарсансан. Маргаашнаас 10 хоног амралт эхлэх юм. Оюу өглөөний суудлаар замд гарна. Ээжтэйгээ хамт дарханд очиж нагцынхаараа зочилж ирэхээр болов. Бэг чи энд амрах юм байгаа зү? Би маргааш оройны суудлаар явна. Хаачих юм? Гэртээ эцэг их дүү нартаа тэдэж намайг сансан байх. Танайх чин энд биш юм уу? Өгөөч. Энд чинь манай их чих байхгүй юу? Манай гэр хажуу улааны урхад байдаг. Манай тосгонд 10 жилийн сургууль байхгүй. Урд нь 8 жил байгаагүй. 7 дугаар ангид их хэт суманд дотор байранд сурч байлаа шүү дээ. Өө тийм үү. Би чамайг өөр шигээ айлын ганц хүүхдэл гэж бодсон юм. Хэдүүлээ вэ та нар? 9 үлээ. Би хоёр дахь нь хүүгийн хувьд ууган юм. Ямар гоё юм бэ? Олон хүүхдтэй айл сайхан шүү гэснээр оюу гүнзгий санаалдав. Шинэ оны өмнөх өдөр том цасан ширхэг хайлавч салхихгүй нам. Нүүр ам хайрчаар хүйтэн жаварч үгүй. Миранбекийг 5 хийтэл суудаж аваад энэ тэрийг хуучлан яаралгүй алхавч гэрийнхээ гадаа хэдийн ирчихэж. Гэвч оюу гэртээ орох гэж огт яарсангүй. Өөдрөө дөхөж ирээд зогсоод ярилцаж байлаа. Бэгч гисэн яарах шинжгүй зогсно. Яриа хөөрөө нийлэмжтэй гэж юу гэв? Нэгээс нөгөөд дамжаад л цааш сунжраад ёстой л буухалж байлаа. Ээж нь үүднээсээ 2-3 удаа цухойж оюуд орохыг шаардав. Одоохон орлоо гэчхээр л зогсоод байв. Бүр үүр цайтал зогсовч болохоор л байлаа. Гэлээч ээж нь 4 дахь удаа нэлээд ширүүхэн дуурсанд Бекээс санаа зовоод гэр рүүгээ алхлаа. Дарханд ирснийхээ дараа оюу амралт хурдан дуусаасаа гэж хүсэмжилж байлаа. Урд нь удаан амрахсан гэдгсэн. Одоо болохоор түргхэн шиг чойрт хүргсэн гэж яарна. Өдөрт шөнж Миранбекийг санан гүйрнэ. Түүнтэй уулзан учрахтаа өөр хоорондоо болсон яриа хөрөг нэгд нэгэнгүй эргэн санана. Түүний хэлсэн үг бүрээс өөрт нь чиглэсэн хайрын шинж чанар бүхий ямар нэгэн зүйл байгаа эсхийг ирж хайна. Гэвч найдвар төрүүлэхээр учир начир олдож өгөхгүй л байв. Тэр ч гэсэн миний адил намайг санаж байгаа болов уу? Эсвэл бүр мартаж орхив уу? Амралтын дараа уулзалтад намайг харангуйтаа оюу минь чамайгаа би битгэртлээ саналаа. Чамд маш их хайртай гэж хэлээсэй билээ хэмээн мөрөөднө. Түүний ярьсан хэлсэн болгоныг оюу нэг бүрчлэн цээжээр давтаж чадна. Галт тэргээр ирж явахдаа Бекийн хэлсэн нэгэн инээдтэй яриа гинт санаанд нь орчхоод зогсолтгүй хөхөрж гарсныг яана. Ойр хавцуулсан зорчигчд гайхан харцгааж ээж нь бүр твдэж орхив. Охин минь юу болов вэ? Зүгээрээ ээжээ нэг инээдтэй юм санаанд ороод тийм явсаар чорт ирэв. Аавхан жолооч тэднийг тосч аваад гэрт нь хүргэв. Холын аянаас ирвч огт ядраагүй сэргэг байлаа. Аав ээждээ оройн хол бэлтгэж гүйх шахам орж гарч байлаа. Гэртээ ирснийхээ дараа охиных нь магнаа тэнэж бүр дуу аялан байсанд ээж ихэнч бас санаа амрав. Амралтын өдрүүдэд дарханд байхдаа галт тэргэнд явхтааж охин нь яг ийм цовоо сэргэлэн байсангүй. Үргэлж бодлогошорч дуугаа хураачхаад явсан. Одоогийн байдал ихийн сэтгэлд нэгэн таатай байлаа. Оюугийн хувьд яг одоо Миранбектэй нэг дор байж нэг агаараар амьсгалж суугаана. Маргааш түүнтэй уулзаж учрахаас илүү баяр жаргал үгүй байлаа. Шүнд л болтол найр хөрсөнгүй. Өглөөний уулзалтаа бас нэг ширээнд суухаа бодохноо зүрхэнд лугшиж, цээжинд нь баяр хөөр буцлана. Өглөө нь болзоотой юм шиг л хоёулт харалдав. Оюу humгүй гүйж хүрээд түүний цээжинд наалдав. Ийм болно гэж бодоогүй Миранбек анхандаа мэгдсэн боловч охиныг тас тэрэн ав. Чамайг санаж өгөх шахлаа Бек. Би чамд хязгааргүй хайртай.
Миранбекээс хүлээсэн үгс өөрийнх нь амнаас хэрхэн гарчихсныг мэдсэн даруйда эвгүүцэж бүр ичих шиг болов. Түүний нүүр рүү харвал Бек тэрл ердийнхөөрөө онцгон мишэлээрээ юу ч болоогүй юм шиг тайван зогсно. Гэхдээ бас чанга тэрвэрж уруул дээрээс нь үнсээ давлаа шүү. Ирэх хүн гэсэндээ. Сургуулийн шуугаант амьдрал эхэлсэн. Амралтын турш уулзалдаагүй андууд мэд мэдэлцэж яриа хөрөө болж уймсээр хичээлж тарав. Тэр орой ангаараа шинэ кино үзэхээр кино клубт очицгоосон. Кино эхэлснээс дуусах хүртэл нэгээ халуун алгыг хатгаж зүрхний цохилтоо мэдэрч бие биенээ налан суув. Хайр дурлалын сэдвтэ уянгын киноч бас их сонирхолтой бүтээл санаж. Оюугийн хувьд Бекийн өөрт нь хайртай юм байна гэдгийг мэдсэн нь хамгийн илүү баярч явдал болов. Түүний халуун цээжинд наалтан байж өнсүүлсэн өвлийн үчийн тэр мөчөө яг л өнөөдөр байсан юм шиг тодхон санав. Бие биеийн анхны харцаараа нь таалж, хос зүрхнээ хайрын гал бадран асныг тэр үдэш харилцсан мэдэлцэж, нийн үгүй илчилсэн билээ. Анги, сургууль даяар бүр багш нь хүртэл тэр хоёрын чин зүрхний хайраар учирсан амраг хосууд болсныг мэдсэн. Бас бие биендээ таарч тохирсон сайхан хань болно гэдэгт итгэлтэй байв. Хаврын улиралтай хамт сургууль төгсөх болсон. Эсэлтийн шалгалтын бэлтгэл эхэлсэн үе. Бүх төрлийн хичээлд гарган оюу математикт таарав Бекэд маш их тус болж байлаа. Нэгэн удаа аав ээж нь эцгүүдээ тэр хоёр шүн ултал оюугийн сууж шалгалтанд бэлтгэв. Тэрхэн зур оюу амттай хоол хийж хуйуул хамт сууж хооллов. Бек түүний гүн мэдлэгтэй математикч төдөөгүй бас сайн тоогооч юм байна гэж магтав. Бүхий л амьдралынхаа турш чамд хоол хийж өгч яг л ингээд хамт сууж байхсан та гэж оюу мөрөөдгөө ярина. Тэгэлгүй яах вэ? Яг одооноос эхэлбэл яасан гэж Бек алайлна. Шүн дундаас өнгөрөхөд Бек явхаар зэхв. Оюу түүнийг явуулсангүй. Би ганцаараа үлдэхгүй. Айж байна. Чамайг хонох ах гэд би өдөр чимгээд хэлээгүй. Хоноод явал да. Чийдэн унтрааж хуйуула нэг орон дээр зэрэгцэн хөвтлээ. Би биенээ хичнээн мөнсөвч ханашгүй байлаа. Гэлээч уурхын үзүр хүрээгүй амгалан мөр шиг хангал мэдрэмжээ хуйуула барьж ядавч ухаанаар жолоод нь төвчж байлаа. Бек чивэл оюу өөрийн ирэхгүй түнд захирагдах нь лавтай. Нэг мэдхнээ өөр цайж байна. Энэхэн үед хуйуул тас дэврэлцэн хിവэр нам унтсан байлаа. Жинхэнэ унган онгон хайргагч тэр өвчрөл байсан буй за. Айл нь хүүхдэрэ байж тээ. Цэвэр ариун хайрын баталгаа байсан ч юм билүү. Үеийнгийн огтоос оюу сонсохдоо хөвгүүд нэг хавцсан бол тэр чигээрээ зүгтчдэг гэсэн. Бекийн хувьд бүх боломж байлаач төвчээр зааж гүрийгээ дөнгөрсөн нэг бодлын гайхмаар хэрэг байлаа. Түүний учир начрыг оюу хожим нь ойлгосон билээ. Миранбек хичнээн хайртай байвч оюуг заяаны хань болгож чадахгүйгэн эрт мэдсэн бололтой юм. Учир нь үндэс угсааныхаа ёс заншлыг хатуу баримталдаг түүний эцэг их ууган хүүгийнхээ халах охинтой гэрлэхийг хатуу хориглосон юмсанж. Юуны өмнө эцгийнхээ хэлсэн бүхнийг хууль цааз мэт дагдаг Бекийн хувьд оюугийн тунгалаг ариун лагшинг бузарлаж хаад хожим нь гэрлэхээс татгалзах нь зүйд нүцгүй хэрэг гэдгийг хэлэх юм. Оюугийн ээж охиныхоо учир явдлыг мэдснийхаа дараа ойж буулаад өөр үндэстэн бас шашин шүтлэг ёс заншил нь ондоо хар хүүтэй нөхцөхийг бараг л нүгэлд тооцож байлаа. Харин хаа очиж аав нь охиноо дэмжив. Би биендээ үнэнч байвал барав да. Үүнд үндэс угсааны ялгаа ямар хамаатай юм? Залуу улс өөрсдөө шийдэг гэж хэлв. Ээж нь огт зөвшөөрсөнгүй. Бекийг дуудаж ирүүлээд хоёулангийн зэрэгцээ суулгаж байгаад л та хоёрын хувьд эрт байна шүү дээ хүүхдүүд минь. Чамд Казакийн нэг охин, оюуд халахын нэг хархуу олдох тол олдно. Нэг ангийн жирээ найз нөхөд болцохох тун гэж учирлжиж, гуйжиж, загинжиж хэлсэн удаатай. Оюу ээжийнхээ үгнээс тас зурдаг байсан. Тэгж ярил энэ намар бид хоёр Москвад суралцах хуваар авч хамт явна. Тэнд очиж гэрэлч хэмчин. Тэнд 5-6 жил сууж байх хүүхэд шуухтай болоод эргээд ирэхэд та бол яаж чадахгүй штэ гин. Үнэхээр оюу яг ийм бодолтой байсан. Миранбек болохоор томчуудын өмнө томоотой юм хэлэхгүй. Юр бусаар гөлөл зөөдөл байх талтай. Юунд булгнаад байдаг юм бэ гэхээр хайрт минь юунд яарах юм бэ? Тэгж жагаад болж бүтэнлээс гин. Үүнд нь уурн хүрсэн оюу бүтэн сарын турш түүнтэй дуурахгүй болчихов. Миранбек бас ч зөрүүд амтан
Арын ширээнд очиж суучхаад л хичээл тарангууд хөвгүүттэй хамт тэнээд явчихна. Эцэст нь оюу тессэнгүй. Эвлэрхийн тулд өөрөө очиж уучлалтгуйлаа. Бүх шалгалт дуусч сургуулаа төгсөв. Их дээд сургуулиуд элэлтийн шалгалт өгөхөөр төгсөгчдийн ихэнх нь аймгийн төвд ирцгээсэн. Аз болоход оюу Миранбек хоёрын буусан айл нэг орцонд болж таарав. Сургууль төгсөгчд 3 хичээлээр элэлтийн шалгалт өгнө. Амжилттай болвол гадаад дотоодын их сургуульд орох хуваар авна. Анхны шалгалтыг оюуч Бекч амжилттай өглөө. Шалгалтаас унсан хүүхдүүдийг шууд л цэргийн албанд татж байв. Миранбек оюунаар дээд сургуульд хуваар авах жагсаалтад орчихсон учраас цэрэг татагдсан найзуудаа гаргаж өгнө. Сурагч ахуй насаа хамт өнгөрөөсөн найз нөхөд уйлан хайлан тал тийшээ салан одож байлаа. Орой бүр сайн шандын цэцэрлэгт хамт зугаалж, яриа хөөрөө өрнүүлсээр элсэлтийн шалгалтаж өндөрлөж, оюу инженерийн мэргэжлэр Москвад, Миранбек улсын багшийн дээд сургуулийн кино нариулагчийн ангид Улаанбаатарт суралцах болов. Баяр хөөр болсон хос хайртыг үнэн хэрэг дээрээ энэхүү хуваар 2 тийш салгаж билээ. Хажуу улаан руу буцах болсон Бекийг оюу төмөр замын вокзалд очиж уйлан хайлан гаргаж өгсөн. Салж ядан үтсэн хайрт залууга оюу тэр мөчөөс хойш нэг удаач олж харсангүй. Намар хичээл эхлэнгүүд сургуулийнхын хаягаараа удаа захидал бичсэн. Түүнийг нь Бек авсан эсхийг үл мэднэ. Москвад 1 жилийн хэлний бэлтгэл хийснийхээ дараа оюу Монголд ирсэн. Эцэг ихтэйгээ учирч 7 хоног амарсны дараа шууд л хажуу улааныг зорьсон. Битгэртлээ сангалдсан анхны хайрт залууга хааж ирэхэд хөөрч догдолсон сэтгэлийн их галд ус цацах мэт болсныг яана. Харамсалтай Нарваад хоногийн өмнөхөн Миранбекийн гэр орноороо Эрдэнэт хот руу нүүчихжээ. Миранбектэй хамт сурдаг чимэгтэй уулзаж баахан хуучлав. Анхны хайрынхаа тухайг хүүрнэж, түүнийхээ сургийг чулуу сонссонд сэтгэл нь багч чадахгүй тайтгарах шиг болов. Баяр цэнгэлээр дүүрэн оюутан ахуй цагч харавсан сум шиг нисэн өнгөрөв. Чойрт хамт сурсан охид хөвгүүттэй таарлахдаа л Миранбекийн тухай сонссноос биш өөртөө нь юу таарлцсангүй. Өөрийнхөө угал нутгийн казак бүсгүйтэй гэрэлтнийг нь анх сонсоод ганцаар суугаад цөрхрэн уйлвч түүндээ аз жаргал хүсв. Хожимд бүр хил давж Казахстан улсад явсан гэж дуулсан. Түүний өөрийг нь хааж хизээж ирэхгүйг мэдсэн тэр жил оюутан байхаас араас нь гүйсэн нутгийнхаа залуутай гэрэлсэн. Анхны 10 жилд Бекийн найруулсан бүх киног алдалгүй үздэг байсан. Кинонаас түүний нүүр царайг эс үзвч найруулагч гэсэн бичгийн ард байдаг нэр усыг харах бүрдээ баярлан хөөртөгсөн. Киноны дөрүүдээс өөртөөгөө ижил ямар нэг юм байна уу гэж хайна. Сүүлийн 20-од жил бүр сураг тасарчээ. Ангийнхны яриагаар бол Казахстанд явснаас хойш Монголд нэг ч удаа хөл тавиагүй. Амар мэндэл бол болоо доо гэж бодно. Одоо ингээд өхлийн ирмэгт тулчхаад, хувь тавилангаар хүүхэд насандаа учраад, хязгааргүй хайрлан дурлавч ханилахын заяа дутсан түүнийг санан дурсаж хэвтдэг. Өчигдөрхөн тэрбээр Улаанбаатараас чимгээ найзыгаа дуудсан. Дөнгөж сая тэр утастаж Багнуурт орж ирснээ мэдэгдсэн. Хагас цагийн дараа тасагт нь ирэх учиртай. Өнөөдөр өөрийгөө ер бусын цовоо сэргэлэн мэдэрсэн учраас орноосоо бослоо. Чимгээтэй хуйл тэрвэрлдэн золголдов. Найз нь ам хамхилгүй ярьж байна. Бек Алматы хотын кино студид найруулагчаар ажилладаг юм байна. Түүнийг фэйсбүүкээр хайж болоод чатт нь зураг сичиж үлдээснээ хэлв. Гэвч хариу авсангүй. Киноны ажлаар хөдөө гадаа явсан байж таарна. Хариу ирэнгүүт нь чиний утасны дугаарыг өгч холбоо бариулнаа гэлээ. Оюу маш их догдолж нүдэнд нь нулимс хурлаа. Суудлаасаа босох гэснээ өвдгөн сөхөрч хөсрөөнлаа. Чимгээ эмч дуудаж оюуг орон дээр нь хэвтүүлв. Оюу чи яачих вэ? Бек миний анхны бас сүүлчийн одоо хүртэл гэснээ оюу эцсийн удаа гүнзгий шүүрсалдаад уйтгар гунгаар дүүрэн хөөхөн хар хос мэлмигийн үүр даниж амьсгал хураалаа.